Өөр бүрлдэж тогтохоос нас барах хүртэл хүний амьдралд 16 самскара байдаг. 16 ялгаатай зан үйл. Самскара амьдралын өсөлт хөгжилд тус нэмэр болдог бөгөөд хүний бие махбод сэтгэл хөдлөл, оюун санаанд нөлөөлж байдаг. Самскара бол бидний өдөр тутмын амьдралд илэрдэг нарийн тэнгэрлэг энергийг асаадаг амьдралын үе шатууд юм. Шашти бүрти 16 самскара биш бөгөөд эдгээрээс өөр. Жар хүрсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс тэмдэглэдэг яг л хорим шиг. Жар гарсан хүмүүс ихэнхдээ баг зэрэг гундуу болж би хөгшөрсөн хин хүнд тус нэмэргүй боллоо гэсэн хандлагатай болдог. Учир нь хүүхдүүд нь өөрсдийн амьдралаа зохиож тэдэндээ анхаарал халамжаа зориулдаг. Ийм үед нь гэр бүлээрээ цуглаад 60 насны ойгон тэмдэглэх юм. Үлдсэн амьдралаа хоёр биендээ зориулж 60 наснда амьдрал үргэлж залуу хэвээр гэдгийг иргэн сандаг. Хинду хуанлид 60 жил бүр нэртэй байдаг. Прабава бол эхний жил, тэгээд Прабава Випава гэх мэтчлэн. Хятад хуанлид 12 жил бүр амьтны нэртэй байдаг шиг. Хинду уламжлалд 60 жил бүр нэртэй. Нэг 60 дуусаад нэг мөчлөг дууссан гэж үзэх бөгөөд үүнийг баярлан тэмдэглэдэг. Шашти пурти сөрөг үүлийн өр. Бусад сөрөг энергиэс ангижирч эерэг энерги эрч хүчээр сэлбэх сайхан үйл явдал болдог. Тэгээд 70 жилийн ойг мөн тэмдэглэдэг. Энэ нь биетэн залуу хүчрэхэг хэвээрээ альваг хийж амьдралыг баярлж тэмдэглэн амьдарсаар байх агуулгатай. Тэгээд 80 насны ог Шастра Чандра Даршан гэдэг. Бөгөөд энэ нь та 1000 тэргэл сарыг үзжээ гэсэн үг. Амьдрал туршдаа 1000 тэргэл сарыг үзжээ гэд баярлан тэмдэглэж байгаа. Баяр нь залбирал болон шанти хомо байдаг. Шанти хомо сансрын энергитэй эерэг найртай байлгаж эцсээ хүртэл эрүүл саруул байхад залбирдаг. Амьдрал эцсээ хүртэл ямар байх ёстой вэ? 100 насыг наслах болтугай. 100 наслахдаа хараа минь саруул тунгалаг байг. Сонсгол минь сонор хэвээр байх болтугай. 100 наслахдаа сул дорой байж хэн нэгний асрамжинд бүү орог гэсэн залбирал. Эцсийн амьсгал хүртлээ хараа сонсгол минь хэвээр байж хэн нэгнээс хараад бүү байгэ гэсэн хүсэл залбирал. Эдгээр хүсэл залбирлыг 108 өөр ургамал үр тарианд шингээгээд түүнээ галд өргөж уншдаг. Тэгээд тэрхүү энерги усанд шингээж энэ бүхнийг хийж үлдэж байгаа нэгний дээрээс өргөдөг. Яг л оршихуйн үйл явц шиг. Оршихуйн үйл явц агаараас хий элементээс гал, галаас ус, уснаас шороо байдаг шиг энд мөн ингэж хийгддэг. Харамсалтай нь өнөөдөр хийж байгаа нь хийлгэж байгаа нь юу хийлгэж байгаагаа мэддэггүй. Пандитууд уншлага уншаад хоорондоо цэцгэн хэлгээ солилцоод ямар нэг зан үйл хийгээл явчихтгаа гэж ойлгодог. Тэгсэн ч гэсэн тань тодорхой нөлөө үзүүлнэ. Харин үүнийг ухаарч ойлгох юм бол энэ үнэхээр гайхалтай. Эртний риши нар хүн төрлөختний оюун санааг өргөж тэтгэх эдгээр самскараг хайрласанд үнэхэрийн талархах болно.